За гишүүдтэй өдрийн мэнд хүргье. За хот байгуулалтын тухай хуулийн үзэл баримталтай танилцсан. Тэгээ Монгол Улсын үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. 7 дахь заалт буюу сурч боловсрох хэрэгтэй гэсэн энэ заалт, энэ өгүүлбэр бол хэд удаа давтагдж байлээ. За ингээ хуулийн төсөлтэй танилцсангууд бол сурч боловсрох эрхийг хангах хүрээнд хот байгуулалтын тухай хуулийн төслийн 12-ийн 6-гийн 4-т нэмэх байдлаар 250 хүртэл хүрэх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэл хүрэх тутамд нэгээс доошгүй төрийн өмчөд сургууль төлөвлөж тооцно гэсэн заалтыг нэмж байна. Эмнэлгээ яах вүлээ? Тэгээ 2 дугаар энэ хуулийн төслийн 2 дугаар зүйл дээр 2 дугаар зүйлийн 12-ийн 4-ийн 1 дахь заалт болоод 12-ийн 5 дахь хэсэгт ингээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гурвууланг нь аваад нэмээд байгаа байхгүй юу? Эмнэлэг, таслал, сургууль, таслал, цэцэрлэг гэд. Тэгсэн мөртлөө 12-ийн 6-гийн 4-т одоо та бүгдийг нэмж оруулж ирж байгаа заалтад эмнэлгийг орхигдуулсан байгаа юм шиг уншигдаад байна. Тэгэхээр энэ дээр эхлээд ажлын хэсгээс тодруулахыг аваад тэгээд дараагийн асуултыг асууя. Жокийн алдар чухлан гишүүн хариулъя. За уян гишүүн асуулт хариулъя. За ер нь бол миний хувьд энэ хуулийг санаачлалтаа зөвхөн сургууль цэцэрлэгийн чиглэлээр бол бас гол анхаарлаа хандуулж боловсруулсан. Хэрвээ улсын их хурл дээр ажлын хэсэг гараад за эмнэлгийн асуудлыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзэх юм бол одоо хууль санаагч дэмжиж ажиллахад бэлэн. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагын одоо энэ асуудлууд өөрөө одоо бас тогтолцооны хувьд манай эрүүл мэндийн сайдын дээр хариулах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл өрхийн эрүүл мэндийн төвийн тогтолцоо чи одоо бас их тийм сонин тогтолцоо болчиход байгаа юм. Хоёрх чим шиг, улсынх чим шиг улсаас одоо бүх тусламж дэмжлэгээ авдаг. Тэгээ өөрсдөө орлогоо авдаг. Ийм сонин тогтолцоо бас байгаамаа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн асуудлыг бол цогцоор нь авч үзэхгүй бол зас яг энэ хуульд яваад бас хэцүү байсан юм а. Тийм учраас бид нар хамгийн түрүүнд хамгийн тулгымдсан асуудал гэж үзээд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг дөрөнд оруулсан юм а. Оюн гишүүн нэмж тодруулъя. За ойлголоо. Гэхдээ эмнэлэг гэдэг үгийг сургууль цэцэрлэгтэйгээ та эдийн хөндөж орж ирж байгаа заалт болгон оруулж ирсэн байгаа учраас уулын тодорхой нэг тийм судалгаан дээр эмнэлгийн асуудлыг бас давхар оруулж ирсэн бол гэж бол бодогдчихлаа. Тэгээ гишүүд маань нэлээд судалж ярилцаж шийдсэн байх гэж бол найдаж байна. Гэхдээ яг нэг тоон дээр ягаад 250 хүртэл хүрэх юм? Яагаад 1000 хүртэлх хүрэх тутамд нэг сургуулийн 250 хүртэлх хүрэх тутамд нэг цэцэрлэгийн гээд энэ парламентээр тавигдсан материалууд дээр олигтой хариултыг олоогүй учраас та яг энэ нод чуулганы энэ дээрээс энэ яг тооцооллын ерөнхий агуулгыг нь одоо тодорхой хэлж өгүүлэх зүгээр байна. Ер нь хүүхдийн анги дүүргэлтийг, орон тоог нь яг тооцож үзсэн эсэх тэр бүх судалгаануудыг бас дурдж өгвөл одоо бүгдэд хэрэгтэй мэдээлэл авах хаа. Одоо актемж дүгрийн иргэдэл